За програм хамжийн архитектур гэдэг ойлголт байна. За ер нь бол програм хамжийг бичиж байхдаа байшин барилгын архитектур, нөгөө санан захилгаан, тэгээд хот төлөвлөлт бүх зүйлээр архитектур гэдэг үг байдаг. Түүнтэй адилханаар програм хамж гэдэг зүйлс архитектур гэдгийг тоохгүй өнгөрөх боломжгүй. За програм хамж манай маш олон жилийн түүхтэй ингэж үүсэн хөгжсөн цагаас эхлээ яваад одоо програм хамжийн архитектурууд нь хэд хэдэн жохтой олон 10 100 архитектурын шийдлүүд бий болсон. За өнөөдөр ярих нь monolithic архитектур болон microservices одоо архитектур гэдэг ойлголтыг ерөнхийд нь үзээд цаанаа болохоор бидний хамгийн сайн мэддэг Git одоо нөгөө repo руу бид нэр кодо хийдэг шүү дээ. Тэд нар лөө тэрний төрөл одоо mono repo төрөл гэдэг нь юу юм бэ гэдэг одоо бас нэг ойлголтыг үүнний талмаар бас давхар үзээ явна. За хамгийн ихний архитектур нь болохоор үүнтэй адилхан. Одоо monolith одоо моно архитектур гэсэн үг. За моно архитектур гэдэг нь яг үүнтэй адилхан. За энэ бол monolith гэдэг нь өөрөө юм цул гэсэн үг тийм англиар бол цул зүйл ямар нэгэн давхарлаагүй, хадаагүй, боогоогүй яг ийм цул. Яг цул алтгуулт маш их ингэж төсөөлөх юм бол нэг ийм цул зүйлийг бид нэр monolith гэж хэлдэг. За програм хамжлал ороод эхлэхээр monolith гэдэг нь өөрөө програм хамжийн архитектурын нэг төрөл. Хэрэглэгчийн интерфейс, за темплейтинг интерфейс, нүрийн хэсэг болон бизнес логик буюу тооцоолол хийж байгаа өгөгдлийн сангаас мэдээллийг авч байгаа босруулж байгаа хэсгүүд тэгээ өгөгдөл хадлах буюу өгөгдлийн сангийн хэсгүүд нь бүгдээрээ нэг дор байршсан байдаг. Бүгдийг нь одоо нэг ингэж хоорондоо уялдаатайгаар нэг дор шууд цул байдлаар ингэж ажиллахыг одоо энэ monolith гэж хэлнэ. Энийний давуу тал нь юу юм бэ гэнгүүт энгийн хөгжүүлэлт ба байршуулалт хийхэд одоо анхны шатанд бол анхны үе шатад бол амархан. За системийг бүхэлдэн туршиж чахад хэлбэр одоо DevOps болон орчны зардал багтай. За сул тал нь гэвэл тодорхой нэг хэсгийг дангаар нь одоо тэлэх, scale хийхэд одоо томруулахад илүү хүндрэл үүснэ. Тэр болоод цул байгаа болохоор нэг сервер дээр нэг газар ингэ цул байгаа болохоор дангаар нь томруулах боломж айгүй багтай. Систем томрохын хэрээр арчилгаа хэцүү болж эхэлдэг. Нэг хэсгийг нь зогсоож байгаа нөгөө хэсгийг ингээ арчилдаг ч юм уу эсвэл програм хамж маань одоо ингээд энэ тийм дархмал байдлаар ажилладаг ч юм уу те одоо сүлжээний хандлтаас хамааруулаад байршлаас хамааруулаад аль нэг серверийг ингэж ажиллуулж ингэж нөөцлж явдаг ч юм уу. Энэ ямар нэгэн байдлаар одоо энэ боломжгүй болно гэсэн үг. За жижиг өөрчлөлт хийхэд бүх системийг дахин унших хэрэг гарна. За шинэ технологи нэвтрүүлэхэд бэрхшээлтэй бөгөөд учир нь бүх хэсэг хоорондоо уялдаатай байна. За үүний гол шинж чанар нь гэх юм бол нэг кодын сан буюу бүх функц модулууд нэг төслийн хүрээнд бичигдэнэ. Нэгж байршуулт буюу deployment болохоор жижиг өөрчлөлт хийсэн ч байсан бүхэлдэн заавал хийх хэрэг гарна. За тэгээ хэсгүүд нь хоорондоо нэгт хамааралтай, нэг хэсгийг өөрчлөхөд бусдад нөлөөлөх болон эрсдлихтэй, нэг өгөгдлийн сантай эсвэл хамтарсан нөөцийг ашигладаг гэх зэрэг байдлаар ингэж явдаг байх нэ. Тэгээ ихэнх стартапууд бол үүнийг эхэлдэг. Харин томорч илүү олон хэрэглэгчтэй болохын хэрээр microservice ч юм уу бусад архитектурлуу сонгоо явдаг байх нэ. За энэ жишээл monolithic болон microservice-үүдийн одоо ойлголтууд энэ бол. Тэ ингээд нэг зургийг бол ингээ харуулсан байна. За microservice гэдэг нь өөрөө юу вэ гэвэл за энийг айгу гоё ойлгох гээд үзье. Жижиг сервис үйлчилгээнүүдийн архитектур гэсэн үг тийм програм хамжийн жижиг бие даасан тусдаа ажилтдаг үйлчилгээнүүд нь сервис болгон хувааж зохион байгуулга архитектурын загварыг одоо microservice-ээр хэлж байгаа. Тэгээ давуу тал нь гэх юм бол өргөдгөл хэлбэр зөвхөн ачаалттай сервисийг л одоо scale хийх боломжтой. Найдвартай нэг сервис алдахад нөгөөд нөлөөлөхгүй, нэг дээр алдахад нөгөө дээр нөлөөлөхгүй. Тэгээ технологи уян хатан байдал өөрөөр хэл өгөгдлийн сангийн сонголттой байж болно. Өөрөөр хэлэх юм бол банкны онлайн худалдааны систем байна гэх юм бол онлайн худалдааны төлбөр тооцооны хэсэг нь тусдаа нэг систем буюу нэг ийм сервис байна гэсэн үг. Тэр нь өөр өгөгдлийн сантай хамтарч ажилладаг байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр онлайн төлбөрийн систем дотроо бас ингээд хооронд нь салгаад хийсэн ч болно. Тэгвэл нэг банкны төлбөрийн гол систем ажиллахгүй байх нөгөөх нь орлоо ажилтдаг ч юм уу. Төлбөрийн систем нь ажиллахгүй байх юм бол яг төлөв төлөх хэсгээр манай сагсдалчаад хүнийгээ ингээд худалдаа авалтыг хийлгчээд төлбөрийн хэсэг дээр манай төлбөрийн модуль одоохондоо ингэсэн байна. Та жоохон байж байгаа олно ч тийм үү. Эсвэл засварт байна гэсэн мессеж өгөх боломжтой байна. За тэгээд ингээд өөр шийдэл одоо back-end front-end ч юм уу эсвэл нөгөө back-office админ хэсгээ ч юм уу тусдаа бас өгөгдлийн сантай тусдаа өөр нэг юутаас байж болно. Одоо өөр технологи дээр байж болно. Java дээр одоо одоо админ хэсгээ хийгээд front хэсгээ React дээр хийгээд ч юм уу. Энэ минь бол бүгдээрээ боломжтой. Front хэсэг дээр back дээр одоо энэ зүрийн MongoDB Oracle ч юм уу ашигласан байх юм бол front дээр одоо бас түүнийг ашиглахаа сервис дууж ашиглахаас гадна давхар Redis MongoDB ч юм уу иймэрхүү өгөгдлийн сангуудыг давхар ашиглах боломж нь бас бүрдээд явчихдаг. Тэгэхээр иймэрхүү даваа талуудыг олгоод явна. За тэгээд сул тал бас энэ байна. Сул талуудыг нарийн сүлжээний зохион байгуулалт хэрэгтэй.
За тэгээд DevOps-ийн одоо ур чадвар их шаардна, debug хийх төвхтэй болно ч гэдэг юм уу. Олон сервис байгаа гэх зэрэг байдлаар явна. Ер нь бол microservice-ээр бүх системийг хийх нь буруу. Яг ин тохирно болон болохгүй бидний одоо ажилтнуудын мэдлэг чадварыг нөөц болон хүний нөөцийн нөөц зарцуулах цаг хугацаа, төслийн хугацаа гих зэрэг байдлаар энэ төслийн төрөлтэй бизнес дээр яаж бууж байгаа, ямар одоо хугацаа авдаг, ямар одоо харилцагчтай бизнесийн ямар орчинд байгаа юм те. Иймэрхүү байдлаас хамааруулаад энэ сонголтуудыг microservice-ийг хаана татгуу шингээх үү, хаана холих уу гэдгээ хийж болно гэсэн үг. За тэгээд гол онцлогуд нь гэвэл бие даасан үйлчилгээнүүд тус өөрийн гэсэн үүдлийн сан бизнес логиктэй байна. За харилцан холбогддог. За бие биентэйгээ одоо HTTP REST GraphQL гэх зэрэгээр MessageQueue-гээр ингэж холбогдно. За түгээмэл хөгжүүлэлт нь болохоор хөгжүүлэлтийн баг бүр нэг эсвэл хэд хэдэн microservice хариуцаж тусдаа хөгжүүлж байршуулж чадна гэсэн үг. Бие биенээс үл хамааран. Тусдаа байршуул deployment одоо нэг үйлчлэгээ шинжлэхсэн ч бусдыг зогсоох шаардлага байхгүйгээр ажиллаа явдаг гэсэн үг. Манай billing систем ингэж шинжлэгдлээ ч гэдэг. Энэ бол нэг айгүй томоохон компаниуд төр бол microservice-ууд руу ер нь бол үйлчлэгээндээ салгахаас өөр арга байхгүй. Тэгвэл нэг цуд байвал нэгэн дээр нь асуудал үүсгэхэд тэр чигтээ амтрах аюултай байдаг болохоор. За одоо энэ болохоор monolithic архитектур бол энэ байна тийм. Нэг өгөглийн сантай бүх юм нэг. Microservice гэдэг бол тусдаа өгөглийн сантай байж болно. За тэгээд бие бинийгээ дуудан ашиглах бас боломжтой юм байдлаар байна. Зөвхөн энэ араан дээр л өөрчлөлт хийж болно, энэ өгөглийн сан дээр л өөрчлөлт хийж болно, энийг томруулж болно ч гэдэг юм уу гэдэг. Яг л ингэж салж ажиллах боломжтой байна гэсэн үг. За дараагийнх нь одоо хэдүүлээ repo руу орлоо. За энийг бол яагаад ингэж ингэнгууд биднэрт одоо нэг юм асуудал үүснэ, нэг систем хийн. Тэр системийг олон айлуудад одоо олон компаниудад борлуулах хэрэг үүсэж байна гэсэн үг. Тэгэн гут та нар нэг систем хийгээд 10 газар зарлаа. За нэг онлайн худалдаа гээд 10 газар зарлаа ч юм уу тий. За тэгхийн бол биднэрт асуудал нь юу гэж үүсэж байгаа гингууд одоо гол биллингийн одоо тооцоол дээр ингээ алтаа цацсан. Дизайн бол хамаагүй шүү дээ. Дизайн бол дэлгүүр бол өөр гэсэн брендтэй болохоор тусдаа бас дизайны ч юм уу бас жижиг шийдлүүдийг хүснэ. За гол биллинг дээр алтаа цацсан. Тэгэн гут бид нэр 10 газар нэвтрүүлсэн. За 20 газар нэвтрүүлсэн байлаа гэх юм бол 20 удаа 20 гит рүү хүсэлтээ өгөөд 20 удаа ингэж сайжруулалт хийх шаардлага үүсчихэд байгаа байхгүй. Түүнээс сэргийлдэг одоо аргачлалууд нь янз бүрийн аргачлал байж болно. Бүр томор сэтгэх юм бол одоо Docker Kubernetes тавиал ингээл хооронд нь бүр ингэ системийг бүр ингэ хитрхи ингэж одоо cyborg шиг ингэ айгу томоохон томруулсан байдлаар хийж болно. Гэхдээ энэ нь бол ер нь хэр баргийн компанид л тохирохгүй. Нилээн том маш том байж ижил одоо тэгж хийнэ өгөхөөс жижиг компани бол тэгээ хийгээд байх юм бол тэр арчилгааны хараас бол одоо явахд жоох хэцүү болно гэсэн үг. Тэгэнгუთ энэ нэг шийддэг юу нь болохоор энэ mono repo гэдэг ойлголт. За repo хийхдээ бид нэр monolith monolith гэж байгаа. Mono repo биш monolith гэдэг нь нэг project. Бүх юм нэг дор ганцхан гиттэй. За ингээд болоо. Энэ бол нөгөө түрүүний monolith цул гэсэн үг. Multi repo. За multi repo ч болохоор өөрөө юу гэж нэхэр төслийнхоо нэг project байлаа. Энэ одоо энэ дөрвөлжин чинь энэ одоо энэ ягаан чи project. Энэ project дотор олон одоо юм модуль одоо хэсгүүд байна. Тэр болгоныгоо нэг repo болгочих жоох гэсэн. Өөрөөр хэлэх юм бол нэг дэлгүүр санаа дээр нэмэгдээл хийвэл project C гэдэг repo үүсгээл тийшээгээ код хийнэ гэсэн үг. Энэ бол multi repo. За дараагийнх нь mono repo. Нэг репотаараа нэг гитийн зураг шүү дээ. Нэг репотой дотроо project-үүд. Нэг дэлгүүр үүсгэд project C гэ үүсгэн. Гэхдээ голдоо shared одоо маш олон одоо shared юм кодуудаар ингэж хангаж хийдэг гэсэн үг. За нэг иймэрхүү байдалтай шийдлүүдээр ингэж авч явдаг байх нэ. Тэгээ mono repo гэж юу юм бэ гингууд хэлбэр менежмент бүх төслүүд нэг санд. За тэгээд нөгөө датсан сангууд зэрэг нь болохоор код шеринг зэрэг зүйлсүүд нь болохоор айгу амархан хийгддэг. Бид нар нөгөө датсан сангууд апдейт хийх зэрэг хэрэг гарах юм бол 10 төсөл болж 10 удаа хийхгүйгээр нэг удаа хийгээл бүх төслийнхөө сангаа одоо Next.js шинжилээ. Next.js төр хийгдсэн одоо нөгөө date-ийг одоо ингэж формат хийдэг юм нөгөө энэ нүүдийн юм сан маань алдаатай байна. Энэ одоо хактуулахад ийм эрсдэлтэй байна гэвэл тэрийгэ gas update хийхэд бол нэг дор бүгдэнд нь хийх боломжтой. За CI/CD буюу continuous integration development хийхдээ build test процессыг бүх төсөлд нэг зэрэг хийж болно. Version control, integration, pull request хийхэд бүх төсөл нөлөөлөх өөрчлөлтүүдийг нэг дор харж бас болдог. За ашиглахад тохиромжтой төслүүд гэвэл олон Next.js app бүхий платформ жишээ нь админы хэсэг, хэрэглэгчийн хэсэг гэдэг юм хоорондоо тусдаа repo хийгээд. Ер нь бол тэр нөгөө томоохон системүүдийн админ хэсэг
фронтын одоо нүүрний хэсэг зэргийг болохоор нэг репотер цулаар хийх нь бас жоон зохимжгүй байгаад байдаг байхгүй. Ер нь бол салгасан дээр салгангууд бид нэр эргээд нөгөө малти репот ороод хоосон хоёр гит үүсгчтэй. Ер нь бол ихэнх хөгжүүлэгчнэр бол ингээ хоёр гит үүсгэх явна. Энэ яг хуу гайгүй. Яг ингээд бизнес руу айгүй ороод олон хэрэглэгч авч яваагүй хэд бол ингэж л хийж таарч идэг. Тэгэнгუთ яг түрүүний олон ингээд одоо ингээд борлуулад ингээ явж яхад биднэрт болохоор дараа дараагийн асуудал нь гарах нь бид нэр түүнийгээ заавал энэ mono-repo-гоор шийдэж л одоо энэ code sharing болон одоо dependency update зэргийг бол хийх боломж нь одоо илүү гоё болж эхэлдэг. Тэгээ UI kit, utils, API client гих зэрэг одоо дахин ашиглах модультай бол нэг баг олон төслүүд дээр зэрэг ашиглах байвал гэдэг иймэрхүү одоо ойлголтуудыг яа. Өөрөөр хэлэх юм бол нэг баг олон холбоотой төслүүдээр нэг сан ашиглаад явах нь бас илүү зүгээр шүү дээ. Яг нэг л стандарт явахгүй кодон дээр өөр болчихдог. Сан апдейт хийнгууд заримдаа кодын өөрчлөлт орохоос аргагүй болчих. Сан чи өөрөө ингээд шаардлага нь өөрчлөгдөөл одоо тийм Flutter-тэй шил null safety гэдэг амар том юм орч ирээд өмнөх төслүүд бараг ажиллахгүй болоод ч юм уу. Тэрнтэй адилхан Next.js React ч гэсэнтэй бас ингээд байнга өөрчлөгдөж явдаг. Гэх зэрэг байдлаар маш олон хүмүүсийн хийсэн одоо бид нар нүүдийн сангуудыг бид нар татаж суулгаад юм ээ гэж байхгүй. Татаж суулгаад явдаг шүү дээ тийм. Тийм болохоор энд ч байгаа ерөнхий бүх сангууд маань өөрөө за энэ ч сангууд нь харагдахгүй. Нэвтэрч орохоор айгүй гоё харагдтыг нөгөө топ энтер нь. За тэгэж харагдана гэсэн үг. За бүтцэн гэвэл ингэ mono-repo гэж байна. Дотроо аппликейшнуд бол энэ ч байна. Apps гэдэг ингээд бичсэн аппликейшнуд энэ ч web admin гэдэг 3 4 одоо жижиг бишээ 3 4 төслүүд нэг дор үйж болно. Back front нь зэрэг астагч байж болно. Ер нь бол ижил төстэй системүүд ингэж хийн. Packages гэдэг нь болохоор дундын package гэдэг юм зүйл байдаг. Тэгээ UI, config, utils гэдэг. Энэ болгон дээр ихтэй packages нэг үсгэж явдаг. Одоо огшигтэй үзүүлээ. Turbo.js гэдэг нь болохоор Turbo.js гэдэг. Ер нь бол энэ mono-repo үүсгдэг зүйл нь юу вэ гингууд энэ араа Turbo-repo гэдэг ийм tool байна. Үүгээр бид нэр mono-repo-г үүсгэж байгаа. Яг гараараа mono-repo үүсгэж болно. Тэгвэл баахан packages enter бичээл тэгэл нилээ юм болно л доо. Тохиргоонуудыг нилээх юм. Энэ бол Vercel-ийн гаргасан одоо Next.js-тэй холбоотой Vercel-ийн гаргасан одоо ийм mono-repo гэдэг ийм ойлголт байгаа. За тэгээд үүгээр хийдэг. За ер нь бол ингээ бүтцийн хувьд юм. За энэхүү ингээ дараалалаар одоо mono-repo-г үүсгэх юм байна. Тэгээд дараа нь apps руугаа орж жогоод өөрийнхөө одоо front back-ийнхаа төслүүдийг үүсгэж явах боломжтой гэсэн үг. За тэгээд энэ жижиг тохиргоонууд хийгээд code sharing гэдээ явна. За дараагийн хичээлээр Docker болон Kubernetes-ийг бол үзнэ. За эхлээд хэдүүлээ mono-repo-г үүсгэцгээе. За одоо би төсөл дээр ингэж орлоо. За би ингээ зүгээр шууд нөгөө root юм чинь энэ би жижигэн vector үүсгэж байгаа хэдэл ингэж л да. Дотор ялагч. За ингээд ийшээ орчие. За тэгээд би энэ npx create дундуур зураас turbo гэчээд latest гэж. За энэ дотор би одоо прожектуудыг юугаа үүсгэх, mono-repo үүсгэх. За юу гэж нэрлэх үгнэ? My turbo repo гэж үүсгэх үү? Өөрөөр нэрлэх үг чинь. За би өөрөөр нь шууд энэгээр нь явчих. За npm суудсан байгаа. Надаа npm үүсээгүй, yarn үүсээгүй байгаа. Baanыг бас би суулгаагүй байгаа. Тэгэхээр npm node package manager-ээр би бол ажиллаад явж байгаа гэсэн үг. За энэ маань бол хэсэг файлуудыг бол биднэрт бол аавна тий. Хэсэг одоо хугацааг бол аавна. Энэ сангуудаа одоо шаардлагатай төслүүдийг үүсгэж байгаа. Давхар жишээ олгоод шууд өөрөө автоматар нэг Next.js-ийн прожектыг үүсгэжтэй. Гэхдээ тэднийг хэдүүлээ ашиглах. За нэгийг ашиглах, нөгөөх нь ер нь ашиглахгүй. За ийм юм үүсгэн гэнэ application packages гэж үүссэн байна. Library packages гэж үүссэн байна. Эдгээр package-уудыг бол үүсгээд явсан байна. TypeScript-ээр бас үүсэж байгаа. Ер нь бол одоо TypeScript бол default орог болж л байх шиг байна л да. Ер нь төслүүдийн одоо юунуудын хувьд, framework-уудын хувьд. Тэгээ бас нөгөө JS суурьтай одоо хиймэл machine learning-ийн одоо юунууд package сангууд болохоор TypeScript-ээр ерөнхийдөө сүүлд бол нэлээ гарч яаж явж байгаа тохиолдлууд аяг олон байгаа. За одоо иймэрхүү зүйлсийг бидэрт үүсгэх гэж байна. Одоо нэг утгагүй хаа. Dependencies татаж байна. За болцоо. Одоо би ийшээ орё. Tutorial гэдээ орё. Орсон биш нэг чинь. Юу байвал энэ дотор My Turbo Repo гэж байгаа. Энийгээ би юугаар нийч? VS Code дээр нийч. За хэдүүлээ ингээм амжилттайгаар My Turbo Repo үүсгэлээ. За энийг харах юм бол хараа. Apps гэдэг дотор ийм зүйл байна.
package дотор ийм зүйлс байна. Тэгээд packages-ыг сонирхоод үзэх юм бол аягүй сонио. За name my turbo repo build turbo run div гэж байгаа. Turbo run div-ийг ажилуулах юм бол apps дотор байгаа, энэ дотор байгаа packages-ны div-үүдийг ажилуулна. Энэ яа гэж байна? Div гэвэл next div-ийн turbo pack-аар port 3000 дээр ажилуулъя. Нөгөөх нь docs гэдэг нь болохоор 3001 дээр ажилуулъя гинэ. За би зүгээр npm run div-ийн гут саяны энэ packages-ны одоо эдгээр ажиллаад энэ одоо apps дотор байгаа бүгднийг дуудсан байна. Тэгэхээр надаараа docs div, web div гэж юм хоёр зүйл үүсчлээ. За хоёр зүйлийг ингэ үүссэн байна. За workspaces буюу одоо би одоо яг одоо turbo repo дотор ашиглах одоо хавцууд нь apps болон packages гэж байгаа. Apps болон packages энэ хоёрыг ерөнхийдөө ашиглана. Шинэ folder нээгээд ингэ явах юм бол яг packages-ээс гадуур ингэ дээрээ ингэж одоо миний юу гэх юм packages utils өөр юу гэж явах database-с гэдэг ч юм уу те. Ингэх юм бол бид нар энэчнээ дараа нь бас database-ийг би бол ингэ нэмж өгөх шаардлага үүснэ гэсэн үг. Тэгтээ одоохондоо databases гэдэг юм байгаад бол хэрэггүй. За одоо ингэ ажиллуулад хардаа. Би apps руу ороод docs-ийн энийг ажиллууллаа. За тэгэл одоо ингэ 3001 дээр нь юу байна? 3001 дээр нь turbo repo гэдэг Next.js-ийн project байна. Тэгээд 3000 дээр нь дурчлаа. 3000 дээр нь ийм зүйл байна. 3001 дээр нь 3001 ч адилхан юм шүү дээ. Хоёулаа Next.js-ийн project юм шүү дээ. За тэгвэл одоо би өөр юм хий. За одоо сайхан анзаараарай та бүхэн. Би энэ чи apps дотор шинэ folder үүсгээд admin. За би admin-а энд хийнэ. Миний энэ web гэдэг бол front гэж ойлгочих. За admin дотроо гэвэл би одоо ингэ за cd гэчээд apps дотор руу орчин. Одоо энэ folder руу орсон байна миний терминал. npx create next app. За latest гэдэг ингэ явуул. Хамгийн сүүлийн next app. Одоо энэ чинь folder үүсэх үг нэ. Би admin гээ үүсгэсэн баг шүү дээ. За яг би ингэчээ front гэдээ явуулчих тийм үү. Би admin руу орсон байх бол latest-аар би цэг тавиад шууд тэр дотор үүсгэх. За би боли ингээ admin руу орчээ. Admin руу ороод ингээд ард нь цэг тавьчих. За ингээд би энэ admin folder-тоо юуг суулгаж байна. TypeScript аавна, ESLint-ийг ашиглахгүй, энийг ашиглана, source-ыг ашиглана, uprooter байна, turbo pack байна, default-оор явна. За одоо ингээд энэ дотор admin дотор юм үүсцээрээ Next.js-ийн project үүсцэн. За одоо ингээд хараа би эндээс гарлаа шүү. Admin-аас гарлаа. Apps-аас гарлаа. Turbo repo-гийнхоо root руу орчлаа. Одоо npm run div гэнэ. Тэгвэл энэ apps дотор байгаа admin-ийг хүртэл мартахгүй явна. Энийг хардаа div admin docs гэж үүсцэн байна сте. Div docs web admin гэж байгаа. Тэгвэл одоо энэ хараа admin хаана үүссэн байна? 3002 дээр юм байна. Дараа харуул Next.js-ийн бидний сайн мэдээ Next.js-ийн project байна. За одоо энэ тест амар гоё юм юу вэ гэвэл ийм зүйл байна. За гоё зүйл нь юу юм бэ гингод. Ер нь бол ингээ нэг дор асаачих байгаа юм байна. За тэгээ дараа нь бол энэ нөгөө нэг хэрвээ EC2 дээр асааж байгаа бол эсвэл Vercel дээр байх юм бол project-ээ сонгож байгаад ордог байхгүй юу? Одоо ингээ дараа нь бид нар deploy хийхдээ бол та аль апсыг нь аппликейшнийг нь deploy-х вэ гэж бид нар Vercel өөрөө асуух юм. Тэгэхээр нэг одоо нөгөө гитээс олон аппуудыг ингээ deploy-х боломж нэг бүрдэнэ гэсэн үг. Одоо энэний гол нь ичэд нь юу вэ гэвэл бид нар package дотор ийм байна. За package дотор нэг ийм зүйл байна. UI гэдэг ойлголт байна. За эхнийхийг нь одоо энийг яг үзүүлье. UI дотор source гэж ороод юу дотор нь юу байна? Button, cart одоо нэг ийм ойлголтод байна шүү дээ. Энээр class name, title тэгээд одоо ийм дөрвөн ийм юуг авдаг, параметр авдаг ийм юунууд байна тий. Button-ыг харъя. Button юу юм бэ гэсэн чинь шууд on click-ээр энэчнээс нэг юу аваагүй юм байна, нөгөө function аваагүй юм байна. Одоо энэ чинь ингэж яагаад ингэж болно шүү дээ тий. On click байх юм бол ингэж яагаад нэг юм юу буцаана void гэл ингээл бид нар энийг функц гэж бичих болно. Одоохондоо энийг орхичих. Гэтэ энэ бол hello from app name гэдэг аппликейшныхаа нэрээр бид нар дамжаад ингэж юу үзүүлт юм бэ? Клик үзүүлэх юм байна. За одоо би энэ чинь ихтэй 3002 байна. Одоо 3001 байна бас. Ашаа 3001-ийг нарч. Ой. 3001. Энэ хараа open alert гэж бооз. Open alert дарангууд hello from your docs app гэж аахгүй. Docs-оос явж байна гэсэн үг. За тэгвэл энийг docs-оос хаанаас нь дуудсан гингууд docs-ын app-ын page дээр одоо button гэдэг томоор орцсон байгаа. Орцсон бооз. Button гэдэг энэ шүү дээ. App name дээр docs гэсэн байна. За anyway гэдэг шиг те.
Одоо би яг өөрийнхөө үүсгэсэн app гэдэг appын админ руу орлоо. Яг бидний мэддэг Next.js 15.3. Тэгээд pages орлоо. Энд би энэ баатныг дуудъя. За энийг хаанаас харах уу гэвэл та нар хараа. Энд хараа UI дотор хараа guys. Ингээд UI дотор өөрт нь package гэсэн ингэ суудсан байгаа. За тэгээд дарангууд энд юу гэж заасан? Name гэдэг нь ингэ заасан байна. @repo гэд UI гэсэн байна. Тийм бооз. @repo гэчээд UI гэсэн байна. Ер нь бол ингэж явдаг. Энэ бол нөгөө нэг дараагийн folder молдерны экспорт нь бол source дотор байгаа, энэ дотор байгаа бүгднийг экспортлж чаднаа гэдгийг заагаад байгаа байхгүй юу? Би хэрвээ хараа UI биш package дотор одоо utils гэж заагаад энэ дотор би ингээд нэг ийм source ч юм уу folder үүсгээд тэгээд явна гэвэл энэ package zone-ыг би энэ хараа utils дотор хуулаад repo гэхийн хооронд utils гээд ингээд явах байхгүй юу? Ингээд за энэ минь одоо хэрэггүй гэж болно. Ингээд явна гэсэн үг. Тэгээд за одоо энэ шинж чанарыг харъя. UI-гийн package zone-ыг харангууд repo одоо UI гэж байна тий. Тэгвэл би одоо өөрийнхөө үүсгэсэн Next-ийн энэ this import. За энэ button харъя. Button бол нөгөө export default гэн биш зүгээр бүгд export-оор явж байгаа болохоор бид нэр ингэж тоочж байгаа юм тий. Ингээд угуулцаа алтан давна. Тэгээд from одоо хараа нөгөө нэрийг нь өчнө гэсэн үг. Энэ нэрийг нь өчнө гэсэн үг. Энэ. Энэ биш энэ чинь util гэж би сая үүсгэсэн. Энийг UI гэдгийг өчнө гэсэн үг. За одоо энийг хардаа ийм. За өөрөөр хэлэх юм бол rep юу гэж байлаа? Repo UI тий. Repo гэчээд ингээд ташуу зураас 50 гууд UI-гээ гараад ирнэ. Тэгээд тэрний button. За ингээд ажилтсан. За одоо би button-га энэ fold энэ одоо main гэдэг tag дотроо шууд хийчихээ л да. Миний main tag хаана. За боли main tag-аас ч гэсэн хасчих. Зүгээр энэ ч нэ шууд ингээд оруулчих. Justify center. За энэ миний дараа болъё дөө. Get button. За button яаж ийн гэвэл юм биш те. Ой. За ингээд оруулчих. За одоо энийг хараа. Button click me-гийн гутаа ийм admin гэж гарч байна. За одоо эндээс хардаа 3000 3002 энэ байна. Энэ 3002 миний next хийсэн код энэ багхгүй. За энийг илүү гоё ойлгомжтой болох үүднээс би одоо ингээд одоо за ингээд явчих. За нэг ийм button. Ямар муухай. За хаач те. Одоо даръя. Hello from admin app гинэ. За түрүүнийхийг дарангууд юу гэж байсан? Docs app гэж байгаа байхгүй. Тэгвэл энэ хараа ганц button шеэрлж байгаа гэсэн үг. Энэ button шеэрлээд явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгвэл hello from биш. Сайн уу from гэж хэлдэг. Тэгвэл хараа санааг нь одоо ойлгоо. Тусад нь хараа button байгаа тэрнийхээ logic code-ыг нь одоо log code-ыг нь өөрчлөхгүйгээр одоо энэ дарангууд refresh хийх хэрэгтэй болоо. Sign up from docs app. Энэ болохоор sign up from admin app. Санаа нь энэ ганц shared байгаа. Энэ бол хүн button гэж байгаа болохоос биш component, том модуль, business logic юу ч хийж болно шүү дээ. Тэр нь солигдоход бүх төсөл дээр гэж солигдож байгаа гэсэн. Өөр ингэсэн чинь энэ button ийм өнгө аястай. Энэ button ийм өнгө аястай. Гэхдээ цаана хийж байгаа log үйлдэл нэг гэсэн үг. Тэгэхээр нэг л засвар орно гэсэн үг. За дараагийнх нь юу вэ гин гут нode дээр хідүүлээ. За node дээр одоо за би энэ toast суулгач л да. Toast дээр шууд хайж чадах нь. Юуны Asana-ыг суулгач тийм үү? За энийг суулгая. Энэ нөгөө toast хийдэг юу вэ те? Энийг яаж олно? Төсөл дээр өөр дээр нь зөвхөн ганцхан ашиглахаар сууж болно. Эсвэл би бол ингэх гээд байна хараагаас. Би ингээд буцсангуудаа биш ээ. My Turbo Repo-г ороод энэ дотроос суулгах гэдэг. Энэ дотроос суулгуул ямар давуу талтай юм бэ гэвэл ингэх гээд байгаа байхгүй юу? Хараа энэ хараа Sonar гэдэг би импорт хийх гээд байгаа. Өөрийнхөө admin app-ийнхаа дээр нэг импорт хий. Тэгэн гутаа нэг суудсан байгаа шүү дээ тий. Энд би энэ дотор суулгаагүй шүү дээ. Admin-ийн package-ийн дотор суулгаагүй шүү дээ тий. Энд бол байхгүй. Гэхдээ би эндээс дуудаж байгаа гэсэн. Энд суудсан байгаа Sonar хамгийн томынхаа доор нь. Энэ хараа энэ суудсан байна шүү дээ. За тэгээд би саяны нөгөө нэг суулгаад байгаа ботон дээр ч тавьж болно. Одоо би үнийг ботон дээр ч ашиглах боломжтой. Өөрөөр хэлэх юм бол ботон дээр ингээд арчилт баг гэдэг. Бас ингэж ашиглах боломжтой. Гэхдээ ботон дээр биш. Юмаа гэвэл ингэж ашиглая. Ботон дээр болно шүү. Энэ docs руу орч. Тэгээ app-ийнхаа page дотор би бас ингэ үүсгэж. За тэгэн гут. За ингээд би нэг шууд яа мэдэхгүй нараа toaster энийг хараа ингэ явсан чи өсгөж.
function гэж ингээд үсгэж те. Энэ ботныхаа доор ч юм уу ингээд нэг ингээд биччихье. За нэгээ тавьчих. Дараагийнх нь гээс хараа. Дараагийнх нь docs дотор оронгуудаа docs-ийнхоо энэ дээр нь ч юм уу. За ер нь бол энэ менийг нэг доор моор байвлах зүгээр ингээд тавьчих. Одоо хараа on click хийх юм бол юм төөс чиддэг гинэ. Би энийг энэ дотор бичээд үзье. Button дотроос дуудаад үзье. За би хараа одоо docs бол admin дээр тус нь бол энэ сонирыг суулгаагүй шүү дээ, тэ. Button руу ороод on click байх юм бол ингэнэ гэсэн, тэ. Төөс гэдэг нь байхгүй байна гэж гарч ийн. Тэгэхээр хэдүүлээ эндээс авчи. За одоо үзье. Ctrl Shift F, тэ. Тэгэн гот энэ app name-ыг нэмэе л да. Гэдэг. За одоо харъя. Одоо ажиллал. Refresh дарлаа. Ажил төсөл дээр нь би бол сонирыг бол npm run db хийх шүү дээ. За docs нь 3001, web нь 3000 дээр ажилласан юм байна. Admin 3002. Тэгэхээр 3001, 3002. 3001, 3002. Энэ 3001, энэ 3002. Энэ шиг дараа. Хараа энэ гарч байгаа. You button clicked in docs. Дараагийнх нь button clicked in admin гэж гарч байгаа сте. За тэгэхээр ингэж код шеэрлж хувааж болдог гэсэн үг. Энэ дотор одоо ингээд utils гэж үүсгээл би энэ дотор бас нэг жижигхэн код одоо ингэж болно шүү дээ. Ингээл tsx гэж үүсгээл энэ ч нэ react function component-ийг бичээл энэ маань өөрөө гэдгийг гаргадаг байг л т. Тэгвэл бидний package summon яаж вэ? Энд бол run болно хэрэггүй маа. Би алиг нь хасч болох үлээ. Энэ миний хасаач бол их буруутахгүй л гүт. За ингэ чи одоо яра repo utils гэж шүү дээ. Одоо энийг ингэ яра docs дотроос юу гэж байгаа илээ. Энийг томор очиж. Гэт гэж байгаа. За. Docs дотроос import from utils repo хараа тийм бооз. Би энэ араа docs-с дуудсан шүү Тэгэн гутаа би энэ араа button-ийнхаа доор энэ одоо манусын нөгөө button чи энэ биш шүү дээ. Энийхээ доор би ингээд юуг оруулчихвал оруулчихвал. Ингээд оруулчихвал. Одоо араа docs дээр гэж байгаа сте энд. Энэ бол share document. За дахин сануулъя. UI дотор би source гэж үүсгээд гэд оруулсан. Package son дээрээ гол ингээд зааж өгсөн шүү. Export нь source folder. Export нь source folder биш зүгээр ингээд өөрийгөө ингээд заачих юм бол бас болно шүү дээ. Ер нь бол ингээд заачих бас болно. Юу лээ? Заримдаа бас ингэ манарт шүү. Ингээд заачих бас болно. За ингээд заачих юм бол source биш энэ чи source-ийнхаа гадуур шууд utils дотор ингэ орчих болно гэсэн үг. Одоо ингээд дарангууд бас ялгаагүй ч ажиллаж байгаа гэсэн үг. За саяны логикийг ойлгосон гэж найдаж байна. За ингээд ийм хөвчил маш богино хугацаанд та нарт хэрэгтэй зүйлсийг ярьсан гэж найдаж байна. За энийг бас ингээд тайлбарлах харах бол monorepo, microrepo-нууд ямар байх вэ гэж энэ гарч ийн те. Monorepo бол нэг юм байна. Одоо энэ их гой сайч шүү дээ те. Byte go гэдэг чинь бас хэрэгтэй юмнуудыг гаргаад ингээд явдаг. За тэгээ бүгд л сайн муу хоёр талтай те. Google энэ бол monorepo гэдэг гин Uber monorepo гин. Тэсний macro гэсэн чи эднэр гин. Тэгэхээр энэ repo бол mono micro хоёрын аль нэгээр бол ингээд яваад байхад бол асуудал бол байхгүй. Тэг monolith бол биш шүү дээ те. Ариу төстэй ойлголт. За окей та бүхэнд амжилт хүсье. Тэгээд яг үүнийг дагаж хийгээд өөрсдийнхөө төслүүд дээр бас ашиглаад үзээрэй.